За сайн бацхан хүмүүстэй. За багш нь одоо энэ нийлбэр хөдөлгөөний тухай яриа. Хамгийн энгийн жишээ бол одоо ингээд урсгал усаа тийм ээ гол гэсэн үг. Гол. За энд ямар нэгэн зай гэж үү. Зай маань V урттай явж байна. Гол дотор. Урсгалын хурд U байгаа. U. Тэгэхээр энэ эрэгт байгаа А ажиллагчтай харьцангуй тийм ээ. Зай ямар хөдөлгөөн хийхээр ишээ чиглэсэн хөдөлгөөн. Энийг нийлэмэл хөдөлгөөн гэдэг байгаа. Нийлэмэл хөдөлгөөн. Тэгэхээр энэ болохоор за А-тай харьцангуй ажиллагдах хөдөлгөөн буюу А-г ажиллаж байгаа хөдөлгөөн нь ингэж харагдана. Өөрөөр хэлбэл зав явах гол дээр ямар чиглэлд явж болно шүү дээ. Тийм ээ. За ишээ дураа нэг V чиглэлд явж байна. За тэгмэд урсгал яг U хурдтай ишээ чиглэл. Тэгэхээр энэ хоёрын нийлбэл хөдөлгөөн нь А-тай харьцангуйтай VA гэж ийм хөдөлгөөн бол ишээ чиглэсэн VA хурдтай хөдөлгөөн болж харагдана л гэсэн үг. За тэгээ бүгд гол гатлах хоёр тохиолдлыг авч үзье. За эхний тохиолдол. За чигд өргөнтэй гол байна гэж үзье. За А цэгээс голын эсрэг чиглэлд байгаа Б чиглэл рүү зав V хурдтай хөдлөн гэж үзье бүгдээр тооцъё. За тэгвэл голын бүх хэсэг чигт хурдтай гэж үзье тийм ээ. Тэгвэл урсгалын хурд яг хоо ишээ U чиглэл. Тэгээ энэ хоёрын нийлбэр нь яг хоо ишээ байгаа. Тэгээд энд нэг P ажиллагч байна гэх юм бол P ажиллагчтай харьцангуй завны хурд нь VP. Өөрөлд завны өөрийнх нь голын А-гаас Б рүү чиглэсэн эсрэг чиглэсэн хөдөлгөөн тийм ээ. Голын урсгалын хөдөлгөөн энэрийн нийлбэл хөдөлгөөн тийм ээ. Ингээд вектор нийлбэр ёсоор VP-н ишээ чиглэнэ л гэсэн үг байна. За тэгэхээр энэ гол дээр хөдөлж байгаа урсгалтай гол дээр хөдөлж байгаа биеийн хувьд ерөөсөө тухайн завны тийм ээ. Дурын чигт хөдөлж байгаа хурд урсгалын хурд хоёрын нийлбэр нь голын ирэг дээр байгаа хөлгөмбө ажиллагчтай харьцангуй VA гэсэн хурд болж харагдана л гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр хөдөлгөөн нь ийм болж үүснэ л гэсэн үг. Тэгээ энийг болохоор VA хурдыгаа А хөдөлгөмбө А ажиллагчтай харьцангуй хурд гэж ойлгож болно бас. За тэр голыг илт чиглээд явах юм бол нийлбэр хөдөлгөөн нь голын урсгал дагуу доошоо чиглэсэн ингээд голын эсрэг чиглэл рүү ингэж хөдлөх нь. За тэгвэл зав маань тийм ээ. Зав маань голын урсгал уруудахгүйгээр А цэгээс хөдлөөд голын эсрэг талд байгаа Б цэгт очихын тулд ямар хөдөлгөөн хийх ёстой юм бэ? Тэгэхээр мэдээж урсгал дагуу урсгахгүй тулд урсгал жоохон сүрсэн ийм дээш чиглэсэн ийм хөдөлгөөн хийн. Хөдөлгөөн. За тэгэд урсгалын хурд ийшээ байна. Энэ хоёрын нийлбэр хөдөлгөөн нь яг чанх голын эсрэг зүг рүү харсан чиглэсэн байх ёстой. Тэгэхээр чинь өөрөөр хэлбэл шууд энэ маань завны хурд V, урсгалын хурд U энэ хоёрын нийлбэр нь хөдөлгөөн тийм ээ. Шууд голын эсрэг чиглэл Б цэг рүү чиглэсэн багсаа өөрөөр тэгшүүнцэд гурвж үүсэж байгаа. Тэгээд L урттай голыг ямар хурдтай зав маань туулж гарах вэ гэсэн хуцаг олъё гэвэл голын эсрэг чиглэл чиглэсэн хурдны тэгшүүнцэд гурвж ингийн альпын налсан кат болчихно тийм ээ. Тэгэхээр налсан катыг яаж болох вэ гэхээр V косинус альфа болчихно. Косинус альфа. V косинус альфа. За тэгвэл энэ болохоор голыг хөндлөн яг BX хөндлөн гарах хурд гэсэн үг. За тэгвэл синус альфа тэнцсэн юм ээ. Энэ өнцгийн синус альфа тэр өнцөг мэддэхгүй ш синус альфа. Тэгэхээр энэ эсрэг катдаг гипсэн цул синус гарна. Уг бахан V гэсэн үг. За тэгвэл тригонометр үндсэн адилтгал гэдэг. Дурын альфа үнцгийн хувьд синус квадрат альфа дээр косинус квадрат альфаг нэгтэн цэдэг. Эндээс бидэнд одоо косинус хэрэгтэй байгаа. Косинус альфа. Тэгэхээр эндээс энэ косинус альфагаа олох юм бол косинус квадрат альфа тэнцүү 1-ээс хасах нь синус квадрат альфа буюу косинус альфа маань язгуурдоор 1-ээс хасах нь синус квадрат альфа ийм болчихно. За тэгээ энэний өмнө нэмэх
хасах язгуурс алинч гарч болно. Тэгээ энэ манай тохиолдолд энэ альфа өнцөг маань 90 градусаас бага байгаа учраас синус косинус хоёулыг нэмэх байна. Тэгэхээр нэмэхээр нь тооцсон гэсэн үг. За тэгэхээр косинус альфа маань 1-ээс хасдаг нь синусийн квадрат чинь одоо энэ квадрат гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр O квадрат хувадаг нь V квадрат гэсэн үг юм болчихно. За тэгвэл голыг гатлах яг ихц, тийм ээ. А-гаас Б чиглэлд яваад голыг гатлах хугацаа маань голыг гатлах зам буюу L өргөнийг хуваадаг нь голыг гаталж байгаа хурд VB. Нийлбэл хөдөлгөөний хурд гэсэн үг шүү дээ. Эрэгтэй харьцангуй хурд гэсэн үг. Ингээд бодох юм бол ийм болчихно. L-ийг хуваадаг нь O энэ шүү дээ, V орчин энэ шүү, тийм ээ. V гүртэн косинус альфа чинь язгуур доор 1-ээс хасдаг нь O квадрат V квадрат. За энэ дээр ижил хөөрөө гэж болно. Энэ дээр ижил хөөрөө V квадрат өгч болно. За тэгэх юм бол косинус альфа маань V квадрат хасдаг нь O квадрат хуваадаг нь V квадрат язгуур доор болчихно. Эндээс V нь язгуураас гарч болно шүү дээ. Энэ квадрат маань, тийм ээ. Тэгэх юм бол косинус альфа гэдэг маань V квадрат хасдаг нь O квадрат язгуур доор хуваах буюу харьцах нь V ийм болчихно. За тэгэхээр косинус альфа нь ийм болчихж байгаа учраас шууд эндээс энэ голыг ихц гаталж байгаа Т хугацаа маань L-ийг хуваадаг нь V квадрат хасдаг нь O квадрат шууд ийм болоод тэр. За энийг маш энгийнээр бас бодож болно. За энэ чинь нөр тэгшинс гурвалж шүү дээ. За энэ дахиад зурчээ. За зайд маань энэ чиглэлд V урттай явж байгаа. Урсгалын хурд U байгаа. Тэгээ голыг ихц гатлах хурд нь энэ VB болчихно. BC рүү чиглэж яваа тий. Тэгэхээр энэ тэгшинс гурвалжин учраас Пифагорын теоремоор голыг ихц гатлах хурд нийлмэл хурд буюу эрэгтэй харьцангуй хурд нь, тийм ээ. VB нь V квадрат хасдаг нь O квадрат гэж шууд Пифагорын теоремоор олж болно. Тэгэх юм бол энэ хариу шууд гараад ирнэ гэсэн үг. За өөрөөр хэлбэл одоо ингээд голыг гатлах хөдөлгөөний гэдэг нь ерөөсөө эрэгтэй харьцангуй хурдыг олж байгаа буюу нийлмэл хөдөлгөөн л болчихж байгаа. Тэгэхээр зайд маань аль чиглэлд хөдөлж байгаа юм, тийм ээ. Урсгалын хурд аль чиглэлд байгаа нь тэгвэл энээр нийлбэр нь ямар ах юм гэдгийг яг векторийн нэмэлт дүрмийг ашиглаж байна л гэсэн үг. Энгийнээр тэгэл ойлгож болно.